Сууд бот их эзэн Чингис хаанхаа мэндэлсэн өдөр энэ их алдраар овогдсон Монгол төрийн тэргүүн зэргийн одон хүртэж байгаа морин хуурын чуулгын үе үеийн уран бүтээлчид мөн миний бие маш тэхээр догдолж байна. Хүн төрөлхтний буурал түгэнд монголчуудын бие болгосон үлэмжихүү уламжлал оюун сэтгэлгээний үнэт зүйлс бүдгэрэх мартагдах сэргийх олон цаг үеийг итгэн энэ цагт хүртээлэн ирснээр шинэ Монгол шинэ түүхэнд тодрон гэрэлтэж буйн оюун санааны соёл уламжлалын азар их баялагтай нөөцтэй ард түмэн гэдгийг дэлхийд хүчтэй мэдрүүлж буйн дамжиггүй. Үнэхээр бид их хувь заяанд өсөж үндийд сурч уусарч бүтээн төрөж яваагаа цаг хорон бүр улам ихээр мэдэрч байна. Яг энэ мөчид энэ хөвийг төдийгөөс өдий хүртэл өвлөн тийж дамжуулан зарж ирсэн буурлуудаа хэдий тэнгэр твсэн ч сэтгэлд минь чихэнд минь өргөлж хамтдаа ихшгэлэх их хүмүүн нэрт хуурч сурган хүмүүж өргөж өдөрдад сэндийн бажуулгын багштай нийт Монголын ард түмний талархал юм хамтд нь өргөё. Монгол түмний түүхийн хаянд нүүдлийн зам бүтсэн соёлын ололт ахуй болон үргийн хуудам талд дархан нутгшин уул ус байгаль дэлхий аратан жигүүртэн амьтдын үйл хөдлөлийг ихшгээр урмаар илэрхийлэх болсон уламжлалт урлаг хэмээгдэн энэ цагт түүхийг мэдрүүлэн байгаа бүхэл зүйл болоо. Морин хуур бол энэ түүх соёл уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн онцлогтой хөгжим. Гэртээ Монгол оронд ардсан хувьсгал өрнөж байсан цаг үед сэтгэл оюунаа жилийн энэхүү чуулгыг байгуулах гол санааг бий болгосон их бурхад болох гурван эрхэнд гүн талархал төвшүүлэхийг хүсэж байна. Алдарт хууч гомд оржин жимэн түүний шав бидний их багш Цэндийн Батчлуу бидний ихшилгээний эрхэм хүмүүн нацгийн жолсруу хэмээх ачнуудад оюун санаагаа жилийн хөдөлмөрсөний үр дүнд өнөөдөр бид энэ их алдрыг хүртэж буйн маргаангүй гинэ.